Мэдрэхүйгээс чанагш. Мэдрэхүйгээ харвал бид 5 мэдрэхүйгээр дэлхийн ертөнцийг мэдэрдэг. Зөвхөн 5 мэдрэхүйгээр дэлхийн ертөнцийг мэдэрдэг. Энэ жижигхэн нүдээр хэр ихийг харсан бол санаа оноо байна уу? Маш ихийг. Энэ жижигхэн чихээр хэр ихийг сонссон бол маш ихийг. Энэ хамраар хэр хэмжээний агаар ордог бол өдөр бүр 10,000 литр. Энэ бяцхан амаар өдөрт ойролцоогоор 2 кг орчим хоол ордог. Жилд 700-аас 800 кг хоол. Та 40 настай бол 35 тонн хоол энэ жижиг амаар чинь оржээ. Гэвч тэд хаана вэ? Юу ч байхгүй. Юу ч үлдээгүй. Хүрэлцэх мэдрэмж. Хэр ихийг хүрч мэдэрсэн бэ? Таатай, таагүй, халуун, хөөртөн, арьсан төрсөн бүхэн. Хаана вэ? Байхгүй. Бүгд үгүй болсон. 5 мэдрэхүйгээр мэдэрдэг бүхэн хоосон. Бүгд хоосон. Хоосон. Юу ч тантай үлдээгүй. Юу ч тантай үлдээгүй. Сайхан газар байлаа. Хэр удаан харж чадах юм? Нүд чинь толь шиг юу ч тогтож үлдэхгүй. Бүх зүйл үзэгдээл өнгөрнө. Толь тусгаж харуулдаг болохоос юу ч тогтоож үлдээдэггүй. Тэгэхээр бидний 5 мэдрэхүй бүхнийг тусгадагч юу ч тантай үлддэггүй. Бүгд хоосон. Эд бүгд хоосон гэдгийг мэдээд улам гүнд зүрхэндээ амар. Учир нь зүрхтэй нь үнэн тантай хамт байдаг. Зүрх гэдэг нь махан зүрх биш. Харин мэдрэмж, гүн гүнзгий, гайхалтай нандин дотоод мэдрэмж. Бүх зүйл хоосон. Яг л тогсны үд шиг. Тогсны үд гүн гүнзгий мэт харагддагч үнэндээ тийм биш. Маш хөнгөн. Үүний адилаар мэдрэмж бүхэн сайхан. Эргэлзээгүй шүү, сайхан. Гэхдээ тэд үрдэм биш. Юу үрдэм бэ гэхээр таны гайхалтай хайр, инэрлийн мэдрэмж. Дотоод харилцааны шалтгаан нь энэ байдаг. Хүмүүст биеийн бүх таашаал байвч сэтгэлд нь хүрдэггүй. Тэд илүү гүн гүнзгий зүйлийг хайж байдаг. Харилцаанд хайр байхгүй бол сэтгэл хизээж ханж бүрэн гүйцэд болохгүй. Тэгээд гүн хайрын мэдрэмж зөвхөн бясалгалаар л боломжтой. Та гаднаас хайгаад олохгүй. Учир нь тэнд зөвхөн богино хугацааны мэдрэмж л байдаг. Харин хайр гүн гүнзгий. Хайр бол таны эрч хүчний үндэс. Хайр таны энергийн чинь жинхэнэ мөн чанар. Элементээс цааш. Оршихуй гэж юу вэ? 5 элемент. Шороо, ус, гал, хий, тэгээд огторгой. Ингээд дуусахгүй шүү. Зөвхөн энэ 5 элемент л байсан бол энэ дэлхий хөдөлгөөнгүй байх байсан. Энэ дэлхийд амьдрал бэлгэлэгч нь эднээс илүү зүйл байдаг. Энэ 5 элементийн дараа сэтгэл, оюун ухаан, ой ухаан, эго, тэгээд та. Сэтгэлийг атомын өчүүхэн жижиг хэсэг гэдэг. Тэдний тайлбарласнаар атомын хэмжээ нь нэг үс аваад 100 хуваана. Түүнээс нэгийг аваад дахиад 100 хуваана. Тэр үснээсээ нэгийг аваад дахин 100 хуваана. Түүнээсээ нэгийг аваад 10 хуваана. Энэ бол өчүүхэн жижиг хэсгийн хэмжээ.
And you split that again Түүнийг 1000 1000 times. хуваасны That is нэгийг called anu. ану Atom. буюу атом гэдэг. And from that you Атомыг again 100 split that хуваавал into 100. That is the нэг нь size of the сэтгэлийн mind. хэмжээ болно. And you split that again Сэтгэлийг into дахиад 10 хуваавал 10. That is the энэ нь size of эгоны ego. хэмжээ болно. the ego inside Бидний us. эго is just атомын an atomic бөөм particle. хэсэг төдий. In all our Бид bodies, бүхний the биед ego байх эго нь is the атомын tiny хамгийн smallest of the өрчүүхэн atom. жижиг хэсэг. And now what is beyond Эгоны ego? цаана юу байдаг вэ? If the ego is Эго broken, үгүй болвол what comes is called mahat. махат гарч ирдэг. An energy called Махат нэртэй mahat. энерги. You have heard the word Махатма Mahatma? гэж үг сонссон тий? Mahatma Gandhi. Махатма Ганди. Mahat is Махат when гэдэг this нь ego эго no longer өөрийгөө limits itself зөвхөн to just бие, body and эргэн the тойрноороо surroundings, but хязгаарлахаа includes болоод everybody. бүгдийг хамруулахын. Then your Ингэхэд consciousness ухамсартай assumes нь a state махат called гэх mahat. төлөвт байдаг бөгөөд үүнийг That is mahat. махатма гэдэг. Every mother Ээж бүр experiences үүнийг мэдэрдэг. the boundary is Хэл not there. хязгаар гэж The байхгүй. child is Хүүхдээ included in the эгоны boundary of хүрээндээ the ego. багтаасан So, байдаг. that is the Тэгэхээр sense of mahat. Энэ бол махат The буюу bigger I, агуу биегийн you have the мэдрэмж. sense of belongingness Та холбоо and хамаарлыг no мэдэрч та boundary болоод or бусдын barrier хооронд between you хэл and other хязгаар people үгүй болоход in the world. You are a та mahatma. махатма So this болдог. mahat Энэ бол tattva махат зарчим. is there. Тэгээд And then beyond the mahat махатын цаана is called Shiva. Шива. So Shiva is not a person Шива sitting гямлан хаа somewhere in нэгтээ сууж Himalayas байдаг or lived some 10,000 10,000 years жилийн back. тэртээ No, хүн биш ээ. Shiva is just Үгүй the дээ. field, Шива the бол energy. энергийн талбар. Shiva itself means, Шива you know гэх what? үг юу гэсэн утгатай мэдхүү? Beautiful Үзэсгэлэнтэй, benevolent өгөөмөр, And мөн so soothing. үнэхэрийн тайтгармаар. So here the Тэгээд intellect want энд to understand оюун what is ухаан this ойлгохыг beautiful, хүсдэг. soothing, Бүх ертөнцийг бүхэлд нь wonderful, хамарсан энэ bigger сайхан energy тайвшруулагч which encompasses гайхалтай the whole агуу universe, энерги юу болохыг which is the intelligence оршихуун of the эмх журмыг тогтоож orderliness of оюун ухаан creation. юу болохыг ойлгохыг Want to хүсдэг. understand. And the more you Та understand, the ойлгох more you тусмаа come to a level of I don't би know. мэдэхгүй гэх төвшөнд ирдэг. You know, life is a Амьдрал journey бол from an муухай. ugly I don't know Би мэдэхгүйгээс to a beautiful сайхан I don't know. би мэдэхгүй гэдэгт хүрэх See, when юм. you are upset, Та even бухимдсан if you үедээ know what you мэдж say, байгаа ч гэсэн юу гэдэг I вүлээ? Би мэдэхгүй. don't ask me. Бити асуу Don't you say гэдэг. it or not? Тэгдэг үгүй юу? So, stressful Стресстэй mind сэтгэлээс comes up with an муухай ugly I don't know. би We мэдэхгүй move төрдөг. from there to Түүнээс a сайхан beautiful I don't know. би But the мэдэхгүй more you төрөх юм. know, Учир нь the та more you know мэдэх that you хэрээр don't know. өөрийн мэдэхгүйгээ And мэддэг. loving the Тэгээд unknown мэдэхгүйг is spiritual. хайрлах нь falling in love with мэдэхгүйдээ something дурлах which нь you don't оюун know санааны зам юм. is spirituality.